Эрхэм сонсогч нартай өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 11 минут болжээ. Нөгөө талын нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Мөгийн, Чанцаа, найруулагчаар ангаамнаар ажиллаж байна. За өдрийн мэнд Мөг. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай хүмүүстэй хамгийн сайныг нь очир тагнсан био ойлгийг нухшуулан интернет имлэг хамтран ажиллаж байна. За нөгөө тал нэвтрүүлэг саяхнаас эхлээд одоо 2 дахь дугаараа явж байна. Орчин үеийн хаад гэдэг ийм болон танд хүргэж танилцуулж байгаа. За тэгэхээр өнөөдөр бид ер нь нэлээд хил ам татлаад идэг. Гэхдээ монголчууд олноороо очиж зорчдог Тайланд гэж улсын хааны тухай ярьж өгнө. Тайландын хаан гэж хэм бэ? Одоо ер нь яг орчин үед бол хаан яг ингээд хаан цэцэглэлтэй тэгсэн ирнэ хаад нь амьд сэрүүн тунгалаг байдаг ард түмэн ч гэсэн энэ цэцэглэлийг дэмждэг ийм улс бол цөвтөр байдаг юм байна лээ. За тэр тэр улсуудынх нь нэг бол за Тайланд улс. За тэгэхээр өнөөдөр одоо Тайландын цог жавхланд эзэн хаан 10 дугаар Рама Маха Важира Лонкорны тухай. За мөн түүний аав 9 дугаар Рама Буми бол Адюл Ядэж гэж. Энийг унших гэж өчигдөржингөө хэл ам уурах шаглаа ш. Тэгэхээр ер нь бол 9 дугаар Рама болон за 9 дугаар Рамач бол 10 дугаар Рамагийн эцэг нь шүү дээ. Тэгэхээр 9 дугаар Рама болон 10 дугаар Рамагийн тухай ярина гэсэн үг. Одоогийн хаан түүний аавын тухай. Яг зөв ойлгосон байна. За 10 дугаар Рама 1952 оны 7 дугаар сарын 28-нд төрсэн. Энэ жил 73 нас хүрэх юм байна. 2016 онд түүний эцэг 9 дугаар Рама Буми бол за нас нөхчснөөр түүний цорын ганц хүү болох Маха Важира Лонкор нь хаан ширийг залгамжилсан. За тэгээ эдний гэр бүлийнх нь 1782 оноос удам дамжин Тайландын хаан ширийг барьж байгаа юм байна. 1782 гэдэг чинь тийм нэлээд удаж шүү дээ. За 10 дугаар Рама болон 10 дугаар Рама болохоор энэ чакри угсааны өнгөнэ. За би энийг өчигдөр чакра гэж хараад байна. Нэр чакри. За арай л өөр юм байна чакри. За чакри угсааны хүй 10 дахь хаан гэсэн. Одоо тэр Рама 10 гэдэг байгаа чинь ерөөсө хааны одоо 10 дахь хаан л гэсэн. Эдний угсааны 10 дахь гэсэн. 1 2 дахь гэж ярьж байгаа. За анх 1782 онд тухайн үеийн Сиамын эзэн улсын хаан Таксин гэж хүн байсан. За Сиам ч болохоор Тайландын өмнөх нэр шүү дээ. За ингээд нөгөө 1939 оноос хойш болохоор ингээд Тайланд гэдэг нэртэй болсон юм байна. За тэгэхээр түүний ойрын шадар зөвлөх цэргийн жанжин байсан. За энэ Будда Йодпа Чулалок гэж ямар хэцүү юм бэ гэсэн хүн хааны ойн ухаа одоо мууджээ. Ер нь улс орноо удирдах чадваргүй болжээ гэж хэлсэн гинэ. За ингэж үзээд цэргийн эргэлт хийсэн. За ингээд хааныг хаан ширээнээс нь унгаагаад өөрөө хаан ширээнд суудсан. За тэгээ энэ хүн болохоор энэ чакри гэдэг угсааны анхны хаан болж байгаа. Тэгээ энэ хүн хаан ширээнд суугаад юу гэж хэлсэн бэхээр цаашид миний үр удам хаан ширийг залгамжлах ёстой гэж зарлагдсан. За тэгээ одоо хүртэл одоо ингээд уламжлагдчих одоо хаан ширийг авч байгаа гэсэн үг тийм. Тэгээ өөрийгөө бол 1-р Рама хаан гэж нэрлсэн юм. За тэгэхээр 1-р Рама хааны хаанчлал бол 1782 оноос эхэлсэн юм байна тий. За тэгсэн 1-р Рама хаан улсынхаа нийслэл байсан Томбури гэдэг хот тэр үед бол улсын нийслэл байсан юм байна. Томбури гэдэг хотоо орхиод харин голын нөгөө талын ирэг дээр шинэ хот бариад тэр хотыг энэ улсын нийслэл гэж зарлаад тэгээд Бангкок гэж нэрлсэн. За чакри удмынхан буюу Рама хаадын 90 үе яг энэ Бангкок хотын нийслэлтэй баг ижил эхэлдэг юм байна. Тэгээд Таксин хааны үед Бирм буюу Непал улсын цэргүүд Тайландын эртний нийслэл Аюутая гэдэг хот байсан. Тэр хотыг эзэлж аваад бүр шатааж сүйтгэж ийсэн. Тэгээд 1-р Рама хаан одоо юу гэдэг энийг мэддэг байсан учраас Бирм улсын эсрэг ус санаж агаад өөрөө хаан болонгуудаа хид удаа бүр Бирм рүү амжилттай дайн хийсэн. За ингээд Сиам улс бол баталгаатай тусгаар тогтнолоо яг ингэж тогтоож авсан. Ер нь бол энээс хойш өмнө нь бол байсагаал харийн довтлохонд өртдөг байсан Сиам буюу одоогийн Тайланд улс энээс хойш бол хүчирхэг айрамтай болсон. За бүр одоо гэдэг байнга л одоо бусдын довтлохонд өртдөг байсан бол сүүл рүү бүр хөрш улсууд руугаа довтлоод газар нутгийг эзэлж аваад тий бүр Камбожоос, Лаосын газар нутгаас бас их хэмжээний газар нутгийг эзэлж авсан байд юм байна. За ингээд 1-р Рама хаан 27 жил төр бариад 1809 онд 72 наснда өөд болсон. За түүний уухан хүү хаан ширээг залгамжлангуудаа 2-р Рама хаан болсон. За ингэж явсаар бод 2016 онд 9-р Рама хаан таалал төгсгөд түүний хүү 10-р Рама хаан болжээ. Тэгэхээр одоо хаан ширээг 10-р Рама хаан тийм байна. Авч явж байгаа гэсэн үг. За ингээ 10-р Рама хааныг ярихын өмнө хэдүүл одоо 9-р Рама хааныг ярихаас өөр арга байхгүй. Ер нь бол 9-р Рама хааны амьдрал үнэхээр сонирхолтой юм байна. Бигээс өчигдөр ойроо шавшгүй дундлаа та. Энд чи яага энэ хүүхэнтэй айгу олон ангид кино цааш үнэхээр сонирхолтой амьдралтай байна. За 9-р Рама хаан 1927 онд Америкийн нэгдсэн улсын Массачусетс мужийн Кембриж хотод төрсэн. Тийм,
Кембриж төрсөн юм. Кембриж хотод төрсөн. Америкт төрсөн юм. Тийм. Яа тэгэхээр хараа түүний эцэг энэ үед Америк нэгдсэн улсад анаах ухааны чиглэлээр суралцж байсан гинэ. За. Одоо хаан ширээтэй юм чи боловсралч гэсэн хэлтэй гадаадд мэрэгжил эзэмшдэг байж л те. За тэгээ хүүхэд насаа ер нь бол Швейцарт өнгөрөөж. За тэгээ Европт дунд болон дээд боловсрал эзэмшсэн 9-р Рама хаан. За тэгээ Швейцарын Лозанны их сургуульд шинжлэх ухаан, инженерчлэлийн чиглэлээр суралцаж төгссөн фото зураг хөгжим их сонирхдаг залуу байж. Тэгэхээр баг Тайландд одоо нэг тийм баг өсөөг юм бэ тий. Тий, яг өөрийнх нь одоо турхаан хүний соёл нь баг нэг юм европчсон тийм соёлтой юм. Америкт төрөөд тэгээд Европт ингээд хүүхэд насаа өнгөрөөцөг. Тий, Швейцарт өнгөрөөч байгаа шүү дээ. Тэгэхээр тийм юм л. За. За ингээд 1946 оны 6 сарын 9-ний өдөр Тайландын хаан 8 дугаар Рама буюу Ананда Махидон өөрийн ордонд байхдаа бусдын гарт хорлогдож амнасаа алдсан. 8 дугаар хаан өөрөө. За хаатын түүхүүл юм байдаг. За ингээд түүний төрсөндөө 18 настай Буми бол хаан болсон. Тэгэхээр энэ ч одоо нөгөө 9 дугаар Рамаг хэлээд шүү дээ. За ингээд олон хүн өсгөр 8 одоо тэгээ нөгөө нэг 8 дугаар хааныг энэ 9-ний ер нь цааш нь харуулсан юм биш үү дээ гэсэн нэг юм бодол хүмүүст төрсөн юм байна л та. Сэжиглсэн гэсэн. Сэжиглсэн. За. Гэтэ хараа сэжиглсэн ч гэсэндээ одоо ингээд одоо жишээл би тэр ордонд боол байлаа гэж бодъё л тоо. Энэ юм болов уу гэж хэлж болохгүй байна. Яа тэгэхээр хааныг одоо янз бүрээр доромжлогч байдаг юм уу те. Одоо бол бүр ингээд сошиалд доромжлоход хүртэл ингээд хуйлтай. Шууд шоронд хийчдэг. Тийм учраас одоо хааныхаа тухай ерөөсө ган хийдэггүй. Тийм 8 дугаар за яг дотроо л бодож байгаа юм л зайлуул ард ирэхтэн те. 9 дугаар хаан 8-ыг хосчудаа гэж бодож байгаа боловч тэгэл гаднаа болоо. Тэгээд нас орж ял гэл ингээл дууссан гэсэн. За ингээд 9 дугаар Рама хаан буюу Буми бол жаахан юу гэдэг эсрэггүй маягийн хүн байсан гинэ. За. Одоо ч уг нь хаан ширээн дээр суух хэрэгтэй шүү дээ тий. Тэгсэн чинь юу хаан ширээмээр хичээлдээ явлаа гэд ингээд Швейцар руу ниссэн. За. За ингээд түүнийг дээд сургуулаа төгсөж эх орондоо эргэж иртэл нь аав ах энэ Рангсит гэдэг хүн орлонч одоо төрийн тэргүүний үүргийг ингэж орлон гүйцэтгэж ирсэн юм бэл. За. Тэгээ ингээд бодоод тахаар 9 те 9-р Рама хаан чинь 8-ага цааш наруулж шиг болох. Тэгснээ өөрөө болохоор би хаан ширээнд суухгүй гадагшаага яваад өгч. Тэгээ ингээд орлоод аав ах нь хаан ширээг нь тэгэхээр тэр бусдын гарт хорлогдсон Рама хааны өхөлөл нууцлаг юм байна. Тэгээд хинт хорлогдсон яасан бэ? Би бүр өчигдөр чаачи битэл яг өхлийг хэлчихээч дээ. Яг ямар учиртай юм бэ гэсэн чинь үнэхээр одоо Солонгос их сурвалжаас дээр ч гэсэндээ тийм мэдээлэл байхгүй л. Зөвхөн бусдын гарт хорлогдсон нь бол үнэн. Хаан ширэндээ бусдын гарт хорлогдсон үнэн боловч хэний гарт гэдэг нь тодорхой биш. За ингээд 9-р Рама хаа чи хаан ширээ суусан гэдэг чинь уул нь би хаан ширээ суухгүйгээд сургууль руугаа явцсан гэдэг байгаа. Тэгээд Тайландын хаан болчихсон. За Буми бол Адюлятиж буюу 9-р Рама хааны нэр юм байна. За 9-р Рама хаан Швейцарт сурж байхдаа өөрөө машин ундаг байсан гинэ. Чи уул нь бол хааны хаад удамч ингээд үйлчлэгч нартай байх хэрэгтэй шүү дээ. Тэгсэн өөрөө машинаа жолоодж явдаг байсан. Ингээд нэг удаа Женев руу машинтайгаа тавьчих чагаад машины ослолд орсон. 48 оны 10 дугаар сарын 4-нд энэ ослоос болж нуруу нугас болон нүүрэндээ маш хүнд гэмтэл авсан юм байна. Тэгээд нугаснд гэмтснээс болоод нүүрнийх нь баруун тал ерөөсө бараг тэр чигээрээ мдээгүй болоод нүүрний арьс нь унжаад тэгээд нүүрээрээ ингээ нөгөө жолооны хүрд буюу манайхны өрүүлээ мөргөөд баруун нүд нь сохроод нүүрэндээ маш том сорвтой болсон. Тэгсэн эмчнэр уучлаарай таны баруун нүд чи хараагүй болцсон. Дээрээс нь наад нүдийг чинь авахгүй бол эрүүл нүдэндээ зүүн нүдэндээ нөлөөлөх гээд байна гэд. Тэгээд баруун нүдийг нь аваад насан туршдаа хиймэл ийм шилэн нүд баруун нүдэндээ зүүж явсан. За ингээд тухайн үед дүүгмж 21 настай байсан энэ залуу бүх насаараа нүдний шил зүүхээс аргагүй болсон. За энэ үедээ болохоор Лозанн хотын эмнэлэгт хэдэн сар хэвтэж эмчлүүлсэн юм байна нөгөө ослын дараа. За ингээд яг энэ ослын дараа Лозанн хотын эмнэлэгт эмчлүүлж явахдаа тухайн үед Тайландаас Францад элчин сайд сууж исэн элчин сайдын одоо хүмүүс ирж эмнэлэгт хааныг сахиж асарж исэн юм байна. Тэгсэн тэр одоо хааныг сахиж исэн хүмүүсийн дунд яг одоо юу гэдэг Тайландаас Францад суугаа элчин сайдын охин нь Сэрикит Китиакара гэдэг ийм охин байжээ. 16 настай. Тэгэд аав нь элчин сайд тэгэн гут хааныгаа ирж аавынхаа тушаалаар одоо эмнэлэг төвч байгаа хааныгаа асардаг байсан юм байна. Тэгсэн чинь нөгөө асруулж ирсэн хаан нь нөгөө 16 настай охиндоо сэтгэл татагдаад эхэлсэн. Мань үед л өвдцсөн юм чи юу сэтгэл мэтгэл нүд мүд хатгаад энэ ч үгүй шүү дээ. Тэгсэн ямар ч ингээд тэгээд уул нь бол энэ охин чинь өөрийнх нь тэр 10 одоо 9-р Рама хааны хамаатан цусан төрлийн үеэлнэ. Харин тийм үеэл нь гинж шүү дээ. Тий, цусан төрлийн үеэлнэ. Гэтэл нөгөө Сэрикит гэдэг одоо өөрийг нь асарж байгаа Францд байгаа Тайландын элчин сайдын охин болохоор хөгжим маш сайн тоглодог байсан юм байна. Гэтэл энэ 9-р Рама чи өөрөө бас хөгжим сонирхолтой, хөгжим дуртай. Хобби таарад байна л. Харин тэгэнгუთ нэг нь хөгжим тоглож игэл нөгөөх нь хөгжмийн сонсоод л. Тий, тэгэл уярцсан юм шиг. Насны нэг хөөрхөн зөрүүтэй юм байлаа те. 21-тэй нөгөөт нь 16 настай байсан. Тийм байна. Гэтэ гайгүй. Гэтэ гайгүй тий.
За хоёлаа нэвтрүүлгийн хамтран ажил танилцуулаад өргөжлөлийн Улаанбаатар хотод 14 цаг 20 минут болжээ. Нэвтрүүлгийн хамтран ажлагчаар хайртай хүмүүстэй хамгийн сайныг нь очир дагнсын био илгэний нухш хамтран ажиллаж байна. За био брендийн илгэний нухшин зүгийн балтай, цангис жимстэй, халафын халуун чинжүүтэй, энгийн, ногоон сонгонтой, амтд чинжүүтэй, халуун ноготой гэсэн 7 төрөлтэй намайг баахч илгэний нухшиж ирсэн нэг л төрөл байл шүү дээ. Одоо бол ёстой хүссэн төрлөөсөө аваад өөрт дуртайгаа хэрэглэх боломжтой болсон байлаа. Тийм байна. Тэгээд ер нь бол энэ юуны илгэний нухш хүмүүс маш их авдаг чинь 11 юм номын 7 ингээд ирээд дуусчихдаг байхгүй юу түүхтэй. Тэг ирээл дуусчихдаг. Нэгд өдөр нэг шинэ бараа ирдэв шүү нэг дөрөвдгийн хавцаана бас нэг дахиж ирээд ах шүү өнөө да. Тэгэд ирсэн даруйд нь жоохон нэг 4-5-аар нь багцалж авахгүй бол тэгэл ирээл дуусчихдаг. Манайх болохоор энэ яг нөгөө юутайг нь халуун ногоотойг нь аваад тий улаан савтай. Тийм зүгийн балтаанаас аюу гоё юм билэ. Надад тийм зүгийн бал илний нухш нэг л зохицохгүй юм санагдсан. Харин тий нэг нь чихэрлэг нэг нь мах. Би ч өөрөө бага бахын мах гэдэгтээ ичтэй чихэр цуг усчдаг гэсэн юм. Тэгээд яг энэ миний насны хань гэдэг шиг. Зүгийн балтай илний нухш гарч ирээл. Тэгээд ер нь бол эднийхээ зүгийн балтай илний нухш ингээ их хэрэг авдаг штэ. За тэгээд нэм илэгний одоо хурц амтууд байдгүй гадаад хүмүүст бас санал болгох айгу зүгээр юм билээ. Одоо гадаад найзуудтай айгу инээдтэй. Дээр нөгөө бахан солонгос жуулч дээрээд Монголд хяам аваад бидрийг дайлах гад. Тэгээ яв гэрт нь очивол ингээд хитг гэсэн нэг харал юм шатцсан юм бол байгаад нь түлэгдсэн юу юм болоо гэсэн чи илэгний нух шиг хяам гэж аваад тэгээ тэрийг хэрцсэн байгаа байхгүй. Тэгээ тэнгуү чин тэгээ хэрчигдэхгүй шүү дээ. Тэгснэ юм гачаа хэлбэртэй болоо шатцсан юм шиг болоод хайрцан тэгээ надаас суугаад чагийн энэ хяам нэг л сон муудцсан юм уу да гэдэг асууад тэгээ илийн нух шиг мэдхгүй. Тэгээд яг дангаар нүгөө наата тэхгүй зүгээр ингээд талхан дээр тавиад идэгсэн чи айгуу гоё амттай байна. Тэстэ тийм бах тий. За савлгаан дээрэс нь бас одоо бидний нэг өмнө нь иддэг байсан нэг юм зүгээр шахдаг илгэний нухч юм бол айгу төвхтэй. Тэр дор нь идэж дуусахгүй бол үзүүрээсээ хатаад идэг. Энэ илгэний нухшийг бол та 2-3 хоногтой ингээд таглал хөргөшөндөө байлгаж чагаад идчихэж болно. За холбогдох утасны дугаарыг танилцуулъя. 76 тэгтэг 75 30 90 30 75 30 гэсэн дугаар л холбогдоод мэдээлэл авах боломжтой. За мөн та бүх супермаркет хүнсний дэлгүүр болон очир дагнас компани нэрийн барааны дэлгүүрүүдээс судалт авах боломжтой байна. Цаг нэвтрүүлгийн хамтран ажлагчаар хайртай хүмүүстэй хамгийн сайныг нь очир дагнсын био илгэний нухш хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За бид 7 хоног болгоны лав гарагт хаадын орчин цагийн хаад гэдэг сэдвээр танд хүрж байна. Өнөөдөр бид Тайландын хааны түүхийг ярьж өгч байна. За ингээд манай одоо 9-р Рама хаа маань үеэлдээ дурлсан. Тэгээ үеэлдээ насарч ийсэн. Тэгэд үеэлдээ дурлаад үеэлтэйгээ суун гэж зүтгэсэн байна. За ингээд цусан төрөл гэдэг нэг ав анхаалтай тухай та ширээг барьчихсан шүү дээ. Санаас магадгүй чи юу яриад байгаа юм бэ? Наа чи үеэл чинь шүү дээ. Чи цусан төрөлтэйгээ суух гэдэг шүү дээ. Тэгээд тэгсэн чинь тэгвэл бүр сайн штэ. Энд одоо сурвалжид гаралтай хүүхэнтэй би суух гэдэг штэ гэж үзсэн. Жоо дөнгөрсөн юм байл маань. За ингээ 1949 оны 7 сарын 19-нд Сирикитийн 17 насны төрсөн өдөр болоход түүнийг Лондон руу авчирээд надтай гэрлээж гэж сүүн бөгж өгсөн. За 1 жилийн дараа л гэсэн үг шүү дээ. За ингээд би амлалт өгсөн байлээ. Тэр нь ямар амлалт өгсөн бэ гэхээр би хизээч өөр хатан авахгүй. Татвар юмч авахгүй. Ганцхан чамааг насан туршдаа хайрлана гэсэн амлалтыг бүсгэж өгсөн. Сирикитэд өгсөн. За ингээд хаантан нэг их сургуулаа төгсөж байгаа. За тэгээд бүр мөс одоо Тайланд руу тэгээд хаан ширээгээ захирахаар буцсан. За тэгээд мэдээж түүний эхнэр буюу хатан хаан болох Сирикит түүний хажууд байсан. За Европ боловсралтай өндөр соёл ёс суртахуунтай англи хүмүүжлтэй олон гадаад хэл мэддэг Сирикит ёстой төгс хатан хаан байсан гинэ. Тухайн үед баг нөгөө баруун гарна байсан юм шиг байна. Тийм байна. За ингээд Сирикит болон түүний аав нь Европт нэр хүнтэй дипломатч нар байж тэгээд хааны гадаад харилцааны асуудлууд дээр маш үнэтэй зөвлөгөөнүүдийг өгдөг буюу зөв шийдвэр гаргахад нь их гоё нөлөөлдөг байсан юм байна. За ингээд гадаадд нэр хүндтэй болсон хаантан дотооддоо зэвсэг түвчин болон засгийн газарт өөрийн эрх мэдлийг хэлбэлхаан тогтоож чадсан. Тэгэхээр уг нь нэг талаараа бас тийм хаан ширээг нь захирахад те үнтэй зөвлөгөөнүүдийг өгөөд бас сайн талаасаа юмнууд байсан юм байлээ. Тийм байна. Сайн хурцлж болж. Муу тал руу орно гэж. За мэдээж за ингээд Европод өссөн хаан Европоос бас өндөр боловсралтай үеэл болсон бүсгүйтэйгээ гэрлээд ирлээ. За ингээд мэдээж хаан Тайландд ирээд ингээд завгүй болсон. Хаан ширээндээ суугаад за тэгсэн ингээ баг багаар нөгөө нэг залуухан хатан хаан мартагдаж эхэлсэн. Нөгөө хаан нь ерөөсөө ингээд ажил гэргээд ингээд гэртээ олдохоо байсан. За тэгсэн хатанд бол мэдээж ингээд өөрийнх нь үгээр байдаг хатны одоо юу гэмтэй шивгчин туслах уу зөндөө олон хүмүүс байна.
Тэгэхдээ хаан нь олдохоо байц. Эр нөхөр нь олддгоо. За ингээд явж байгаа сүүлдээ хааны бие хамгаалагч хамгаалтын албаны ахлах гэж байгаа шүү. Тэгэхээр нэлээ ойр дотны хамгаалтын албаны ахлах налуунд гэдэг ийм залууд нөгөө хатан чинь сэтгэл алдарчжээ. Би өчигдөр 9-р Рама хаан бол энэ налуунд гэдэг бие хамгаалагч хоёрын зургийг зэрэгцүүл тавьж байгаа айлын. За, ер нь бол тэр нөгөө нэг том ихтэй ганц хатан л юм байлаа. Тэрнээс ч том Манжи хаан маань Хятад хааны дүүл зайлуул тэм татвар юмс хаттан те ингээд ирдгүү. Тэ ингээд хорцсон ингээд баахан туслахуутай байчаад тэрэн шиг тэгсэн ер нь бол нөхөр нь олдохоо байцсан хаан тэгээд ингээд аргагүй ирэхэд налуунд гэдэг хатан цэцгэлтэй болсон юм шиг. За ингээд нөгөө налуунд гэдэг одоо бие хамгаалагчтайгаа ярилцаж хэсэг байжгаад тэгээс үлдээ тэр хоёр тотон харилцаатай болсон. За тэгээд ер нь бол энэ налуунд гэж хүний хувьд бол хамгаалтын албаны ахлах байсан учраас хаан хизээ гэртээ ирэх үү, хизээ эзгүй байх уу, тэгээ ямар төрлийн уулзалтай хаана явж байгаа гэдгийг маш сайн мэддэг байсан учраас ер нь бол зарим үе сүүл рүүгээ бүр ингээд өөрөө би хатныг хамгаалнаа. Та нар явж хааныг хамгаална. Хамгаалагч нараа томилчдаг. Тэгээд өөрөө ордондоо сэрикэт хатантай хамт үлддэг. Ийм байж. За тэгээд хатан хаан ч гэсэн сүүл рүүгээ хаач ил явсан тэр налуунд гэдэг бие хамгаалагчийг дагуулаад явдаг байжээ. Тэгсэн сүүлдээ юу байсан бэ? Нөгөө хатан хаан чинь надад энэ налуунд гэдэг бие хамгаалагчийг надад өгөөч. Уул нь бол хааны бие хамгаалтын албаны ахлах нь. Тэнгүүд би хувийн бие хамгаалагч болохмаар байна гэд. Тэгсэн хаан ч гэсэн юм бодлоггүй тэг гэж зөвшөөрсөн юм байна. Тэгээд хатан налуунд хоёр ер нь бол сүүлдээ бүр ингээд харилцаагаа бүр нуухаа болоод олонний өмнө бүр ордны үйлчлэгч нарынхаа өмнө ч гэсэн ер нь бол ингээд бие биендээ нялуу үг хэлдэг. Өөр ингээд олон нийтийн газараар хөтлөлцөөд яг хосууд шиг явж эхэлсэн гэж байна. Ч тоо яа хаана одоо тийм 50 хаан байт бата. Мэдхгүй. Энд чинь бол одоо тэр нөгөө юун дээр Тристан Изолда гэдэг кино байдаг шүү дээ. Тэрэн дээр бол алуулдаг шүү дээ. Гэхдээ тэгтээ ер нь яаж ч утсан би лав хамгаалагч нь байсан бол айна. Харин тий яаж хатан мата ханхуу гар марнаас тавилтаа. Учиргүй ингээд за хоёулаа биемдээ сэтгэлтэй байлаа л дээ тий. Тэглээ гэх тийм амар. Ядаж нуух хэрэгтэй. Харин тий. За ингэж явсаар байгаад харилцаа нь хааны чихэнд хүрж байгаа юм. Мэдээж тийм ил цагаан. За ингээд 1985 онд хаан хатнаасаа юу болоод байгааг асуусан. Тэгсэн хатанд нь юу гэж хэлсэн бэ гэхээр нөхөр маань намайг эмэгтэй хүн гэж харахгүй байхад би яагаад өөр хүнтэй уулзч болохгүй гэж энэ тийм ч ичгэвтер буруу зүйл биш штэ юм хариулт өгсөн байдаг нөхөртөө. За харин би хамгаалагч тэр даруй айдас тавцсан хаа мэдчихлээ штэ. За ингээ хааны өмнө өвдөг сүгдэн уучлалт гуйсан. Гэвч хаан юу ч хэлэхгүй гар авцсан. Ер нь энэ 9-р Рама хаан бол юм хэлдэггүй байсан юм билээ. Үйлдэлээрээ ингээ эргээр харахад байхгүй болчихдаг ч юм уу те. Ер нь юу. За ингээд ердөө 2-7 хоногийн дараа би хамгаалагч нас орсон байдалтай болцсон. За тэгээ ордны эмч үзээд түүний нас орсон шалтгааныг зүрхний шигдээс гэж дүнсэн байдаг. Гэхдээ энэ бол гадны нөлөөтэй байсан байж магадгүй. Тэгээ тэрийг нь тэгэл нуусан л ахaltaа. Харин Сэрикэт хатан налуундыг нас орсон байдалтай байхыг нь хараад хит ухаалтж унсан гинэ. Ухаалтж босч ирэл ухаалтж босч ирээд за ингэж хит удаа ухаалтж босч ирсний эцэст ихэр татан уйлаад маш их гашуудсан. За ингээд хаан л уйлж байгаа юм л да. Чи ингээд те налуундыг алсан. Чи бас ахыг ах те ах буюу нөгөө 8 дугаар Рама хаан ч гэсэн чи алсан биз дээ гэж хаан руу хашгирсан байдаг. За хаан энэ нүгэнд нь маш их гомдсон боловч бие маш сайн барьж чадсан буюу өөдөөсний юм хэлээгүй. Тэгээ өөр хүн бол одоо нөгөө хаан штийн ч одоо баг алгадаад авсан ч баг шууд ихнэрийг одоо цаасан барина гэсэн чи Тайландын хууль нь өөрөө хаандаа бол ямар нэг юм хийх боломжгүй штэ те. Тэгтээ ямар нэгэн ял мал ч юм уу тийм байхгүйгээр ингээд өнгөрсөн. Тэгээд хааны хувьд бол хатандаа их хайртай л байж л те. Юу ч хэлэхгүй өнгөрсөн гэсэн үг. За тэгээд ер нь бол хатан хааны ордны бүх гишүүдийг саяны одоо тэр зүгээр л бие хамгаалагч шүү дээ тий. Ер нь бол бие хамгаалагчийг оршуулганд оролцооч та нар гэж бүр шаардсан. Тэгээд оршуулган дээр нь ерөөсөө бүр ингээд нөгөө бусдаас санаа зовгоч зүйлгүйгээр ингээд бүр уйлаад, гашуудаад маш их шаналсан байдаг. Тэгэнгүүт энэ чинь ингээд хатнаа ингээд нэг тийм ямар ч хамаагүй бие хамгаалагчийн одоо юу гэдэг оршуулган дээр ингээд уйлаад гашуудаад баг нөхөр нас орсон шиг гашуудсан. Тэгээд энэ бие хамгаалагч налуундыг нас орсны дараа Сэрикэт хатан бүр хитрхи тийм замбраагүй задгаа амьдралаар амьдарч эхэлсэн гэдэг юм байлээ. Бүрсүүлдээ шууд ингээд шүн гараа авчдаг. Тэгээ бүр ингээд хонуудаар алга болчдаг ч гэдэг юм. Эсвэл бүр ингээд шавуудаж жагаад ордондоо ирэхдээ ямар ч хамаагүй одоо хамт эрэхтэй хүнтэй орж ирээд ордондоо ирж хондог. За ингээд энэ тийм хитрхи замбраагүй гэдэг юм уу ийм хачин зан авиртай, ийм задгаа амьдралтай хатан болж эхэлсэн. Тэгэнгүүт энэ үед 9-р Рама хаан төвчээр нь алдсан юм уу? Ер нь бол хатныг за хатан сэтгэл мэдрэлийн өвчин туссан гэдэг хүчээр галзууг эмнэлэгт хэвтүүлсэн. За ингээд Сэрикэт хатан хүчээр тэр нэг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж байхдаа маш их жин нэмсэн юм байна. За тэгээд ер нь бол өөрөө одоо хар ярианы хэлээр зүгээр шалтаа буугаад тэгээд хаанаас намайг хүлээж авч уулзаач ээ. Би өөрөөс ч өршөөлөх гэсэн юм аа. За ингээд хаан уулзахыг зөвшөөрөөд
юуны галзуугийн имлэгээс сэтгцэн имлэгээс авчруулад тэгсэн шууд хатан хааны өмнө өвдөг сөгдөөд цэцэг бариад ингээд би таныг хүндэлж байна хаантаа намайг уучлаач ээ. Уучлаарай гэсэн. За тэгээд хаан яг тэр үед бол за би одоо чамайг уучлж байна. Одоо энээс хойш хаанд төрийн өмнөөс одоо төрийн янз арга хэмжээнд бол би чамайг оролцож болно зөвшөөрж байна гэсэн. Тэгээд ер нь бол яг зарим их сурвалж дээр бол үнэхээр хатантай хайртай байсан гэж үздэг. Зарим их сурвалж дээр бол үнэхээр хүйтэн яг үнэ хэлэхэд харилцаа амар хүйтэн хөндий хаан байсан. Тийм ч учраас нэг тийм зүгээр хатан байх хэрэгтэй гэдэг үүднээс харснаас биш бусдаараа нэг тийм сэтгэлийн холбоо бол байхгүй байсан. Сүүлдээ бол ер нь бэлэг тэмдэг болчихсон. Тийм юмч бас зүгээр өөр өнцгүүд байдаг гинэ. Тэгээд галзуугийн имлэгээс ер нь бол гарахгүй ч үе чадна. Гэхдээ ямар ч сан гаргасан. За би чамайг уучлалаа. Чи энэс хойш хатан гэдэг юугаа статусаараа одоо арга хэмжээнд оролцож болно гэсэн. Тэгээд хаан бас тэгж хэлсэн гинэ. Би гэрлэлтэд цуцлуулахгүй тэгээд би анх чамтай гэрлийг санал тавихтаа л би чамд амлаж исэн. Би чамаас өөр хатан авахгүй. Бүр татвар эмч авахгүй гэж хэлсэн. Би хэлсэндээ байсан. Харин чи өөрөө болсонгүй штэ, хайр даасангүй штэ гэсэн утгатай юм ярьсан. Гин. Тэгээд энэ хааны шийдвэрийг бол ард түмэн маш их эсэргүүцсэн гинэ. Тэгтээ ер нь бол явандаа яах вэ ингээд хатны хэрүүл мартагтаад одоо юу гэдэм те ийм замбраагүй одоо юу гэдэм те ийм муухай задгаа явдалтай бие хамгаалагчтайгаа орооцолдсон дараа нь ингээд бүр ингээд одоо юу гэдэм те хааныг хөндлөхгүйгээр ийм задгаа явдалтай байсан ийм замбраагүй хатан манай хаантаа яах гэж байгаад байгаа юм бэ? Хаан яагаад одоо гэрэлтэд цуслуулахгүй байгаа юм бэ гэж ард түмэн эсэргүүцсэн. Хаан бол би хатнаасаа салахгүй гэсэн байлээ. Тэгээ сүүл рүүгээ яваанда манай хаантан бол үнэхээр ахуй хаа юм аа. Ийм ичих нүргүү хөнгөмсөг явдалтай эмэгтэйг одоо засаад хайрлаад халамжлаад томоожуулж чадлаа хэвээр агуу мундаг хаа юм аа. Эсвэл Рама хаан бол угаасаа ард түмэн дундаа нэр хүнд сайтай байсан юм биш үү тий. Тэгээд Сиракидийн хувьд бол анхандаа уг нь их сайхан нэр хүндтэй байсан боловч одоо бол нэр хүндэж тэгээд хэцүү л болсон юм шиг л энэ асуудлын дараа тий. За 9 дугаар Рама хаантны ганц зовлон Сиракид бол байгаагүй гинэ. За тэр бас 4 хүүхэдтэй. За тэгээд 1951 онд төрсэн Убол Ратана гүнжиж байгаа том охин нь. За 1952 онд төрсэн Маха Важира Лонкорн гэдэг одоо энэ 10 дугаар Рама хаан гэсэн хоёр дахь хүн. За 1955 онд төрсэн Сринд Хорн гэдэг гүнж байгаа. 1957 онд төрсэн Чулап Хорн гэж гүнж байгаа. Тэгэхээр хаан хатан хоёрын дундаас 3 гүнж нэг хаан хүү төрсэн. За ууган охин Убол Ратана Америк нэгдсэн улсад сурж бүр Массачусетсийн их сургуулийг төгссөн. За язгуур угсаагүй жирийн хүнтэй гэрлэж хааны ордны ирэхээсээ татгалзаад гар авцсан том охин нь. Уг нь хэмжлэг бол тусалтай юм байна. За ганцхүү Маха Важира Лонкорн хаан ширээгээ залгамжлах болсон. За тэгээд хүүн улаан шоучин увайгүй итгээд байсан гин л дээ. Ер нь хар залуугийн л ер нь их шоучин. Одооны тэр нэг сонин зураг байдаг шүү дээ. Чивээс ийцсэн үсгээ гаргацсан явж байгааг харсан үстэй тий. За тэгээд хүмүүс түүнийг хаан одоо болоход нь тохиромжгүй хүн гэж ярьж байсан. Ард иргэдэнд тэгвэ энэ хоёр дахь арай л хурцдах байхаа арай өөр хүн болохгүй мүү гэдэг тий. За ингээ хаан аргаа барсан юм байна. Бүр сүулдэ яана одоо шоуч нөхрөж хаан болгочулд яана надаас хойш гэж бодсон л хал та. За тэгээд энэ хаан хүүг ерөөс алгасын айдүүл анч 3 дахь хүүхэд болох те Сринд Хорн гүнжээ хаан болгоё гэж парламентта хуулийн төсөл оруулсан. Бүр хаан аав. Өөрөө тийм миний энэ 2 дахь хүү бүтэхгүй нэ 3 дахь гүнжээ санал болгоо гэдэг ингээд санал оруулсан чинь парламент юу гэсэн бэ гэхээр хаан хүүг амьд байхад та ингэж болохгүй шүү дээ. Хүү чи амьд сэрүүн байна шүү дээ гэж хэлсэн. За тэгээд Сринд Хорн гүнж бол олон нийтэд маш нэр хүндтэй үндэсний боловсрал соёл урлагт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулдаг тийм гүнж байсан. Тэгээд ард түмэн түүнд маш хайртай хүндэлж хандлагдаг. Тэгээд засгийн газар болон парламент түүнийг хаан ширээ залгамжлахыг харамсалтай зөвшөөрөөгүй. Тэрнээс ч ер нь бол 3 дахь энэ гүнж маань их л тийм ухаалаг ард түмэндээ хайрлагдсан л гүнж байсан юм байна. За бага охин Чулап Хорн нь болохоор химийн инженер болж эрдэм шинжилгээний ажил хийж улс орны хэмжээндээ том мега төслүүдийг удирдахжсэн. Тэгэхээр ганц ханхуугаас бусад гүнжнэр нь уул нь бол ихчлүүнэр нь бол их тийм төлөв төвшин маш ухаалаг байсан. Хоёр дахь хүн л болохгүй байгааз нэ тэрийг нь парламентта хэлээдгүй гэсээр гоод ингээд 10 дугаар Рама хаан. Ер нь бол нөгөө нэг би бас англи ганц нэг их сурвалж ингэж харж ийла. Тэгсэн угаасаа нөгөө нэг Тайландын хааны тухай сөрөг мэдээлэл гаргаж болдгоо учраас энэ хааны тухай ингээд бүр ингээд зүгээр нялайсан одоо ванила гэж хэлээд байгаа шүү дээ нэг юм дандаа эерэг зөв сайн талаас л бичдэг. Өөр ямар ч арга байхгүй. Тийм. Яа тэгэхээр нөгөө 10 дугаар хаантай холбоотой би бас жоохон шар юм судлаа. Тэгсэн чи одоо энэ 10 дугаар Рама хаан ширээнд сууснаас хойш өмнө ч гэсэн яг хаан ширээний одоо угсаатан хүмүүсийг доромжлуул хуулийн арга хэмжээ авдаг л байж л те. Гэхдээ 10 дугаар Рама хаан ширээнд
сууснаас хойш бүр илүү хурц болсон. Жишээлбэл ингээл сошиалд ч тий нэг 60 гаруй настай ингээ авгаа зайлуулна. Тайланд авгаа. Ингээл хаана жоохон муудалсан хэдэн пост хийсэн гинэ. Тий тэгсэн чинь 10 жилийн орхол болсон маа. Тэгэхээр гадаад жууштай хүртэл нөлөөлдөг. Хоёулаа магадгүй одоо тий гадагшаа Тайланд шоронд хийчихдээ яг жинхэнэ одоо бодит жишээнүүд хүртэл байдаг. Мөнгө одоо Тайландын мөнгийг газар унгаа дээр нь гიშгэж болтгүй. Болохгүй. Тэгээ хааны зургийг бас урж тасдаг. Тийм тэр чинь нэг мөнгөний тэмдэгтэн дээр нь хааны зураг байгаа юм байна шүү дээ. Тэгээ мөнгөн дээр нь гიშгэж манай хааныг доромжлоо. Тайланд даялахаар бол мөнгө ингээл мөнгө нараас аваар наач унж байгаа газар. Тэгээ тэгмээр за тэгээд 9-р Рама 70 жил төр бариад 2016 онд 88 наснда өөд болсон. За ингээд түүнийг өөд болсноос хойш 49 хоногийг нь өнгөрөөгд 50 дахь хоног дээр нь Өдгөөгийн хаан буюу 64 настай Маха Важираланг хоорныг хаанд өргөмжлөөд 10 дугаар Рама гэж нэрлсэн. За гэтэл энэ хаан бүр өсвөр наснаасаа л энийг тийм сонин тогшин хэрцгий авиртай их дээрлэх хүү тэгээд найгуу хүүхэмсэг нөхөр байсан. Бүр ингээд хатан ээж болох Сэрикит хатан болохоор ингэс ус. Миний хүү уг нь бол сайн хүү штэ. Хүүхнүүд өөрсдөө ингээд багаас нь татаж хангаагаад ханхүү байхаар нь ханхүү байсан болохоор татаж хангаасаар бол ийм хачин болгочлоо штэ гэж хүүгээ өмгөөлдөг. Хошуу дэвшээлэл уг нь бол 13 настай байхад аав нь шууд одоо энэ өнөөгийн 10 дугаар Рамаг ханхүү болгож хаан ширээ залгамжлахаа шууд тодорхой болсон юм байна. 13 дахь нь чи миний дараа хаан болно гэсэн. За ингээд Их Британд сургуульд явуулж нөхрийг. Тэгсэн өө энэ сургууль чинь таалагдахгүй байна. Багш нь хэцүү байна гэд 5 жилийн дотор 2 удаа сургуулаа солилцсон. Дунд сургууль шүү дээ. Манайхаар бол ИБС. За тэг ер нь бол хичээл номдоо ер нь тааруу сурдаг хүүхэд байжээ. Тэгээд явж байгаа за ямар ч байсан нэг юм дунд сургуулаа төгсөө. Тэгээд Австралийн цэргийн сургуульд орсон байгаа. За ингээд цэргийн нисгч болсон. Тэгээд хаан аав нь хүүгээ одоо юу гэдэг аминдал жирийн хүүхдүүдтэй ижлэхэн өсөх гэж хичээдэг байсан ч гэсэн маш олон туслахтай ордны иргэн тойрон одоо албат хяанаар нь бүх юмыг өмнөөс нь хийдэг аялдан дагалцаар угаад зангийн нэвдцэн багаас нь ерөн зангийн нэвдцэн гэж үздэг гин. Тэгээд дээрэс нь нөгөө ганц хүү 3 охинтой ганц хүү нь болохоор ээж нь бол хүүгээ маш их хэрхлүүлдэг байсан. Тийм учраас ийм дураараа замбраагүй хүн болгож хүмүүжүүлсэн гэж үздэг гин. Тэгээд аавтаа ингээд муудалцал аав нь жоохон шаардлагатай бохоор л уурлаад Европт сэвчдэг. Оо за мөнгө. Мань хэд бол тэгээд ихтэл ариун цөрөөрөө л орох гэдэг. Тэгээд дорж байгаа сууж байгаа тэгээд жоохон уйлж байгаа. Өсгөрөө гарч хоол хийс юм уу? Тэг тэгсэн зүгээр шууд уурлаад Европт сэвчдэг. Аав нь хаан аав нь юм хэлэхэр Европт очиод тэгэл ингээл үнэтэй спорт машин унаал хүүхэн эргүүлээл ингээл мөрөөдөө тоглоом хар тавиг шивээс мэвэс тэгэл ингэж явах. Нилээ шивэстэй юм л шүү дээ. Тийм муруу битүү шивэсэл шүү дээ. Тэгээд ерөөсөө бүр энэ хаан аав нь хүүгийнхээ эцэс төгсгөлгүй наргаан цэнгэн шоуны амьдралыг зогсоохын тулд сүлдээ бүр ингэж хэрэглээнийх нь мөнгийг хязгаарладаг бас. Тэ мөнгө шилжүүлэхээ болоод карт мартыг хаагаад тий тэгсэн ээж нь хажуугаар нь өгдөг. Тэгээд аав нь мөнгөхгүй болонгууд ээж нь өгөөл. Тийм тэгэхээр тэгэл дур толгой дээр гарччихлээ тий. За хоёлаа юу хамтраачаа танилцуулах дараагийн хэсэг рүү орчих. Улаанбаатар хотод 14 цаг 38 минут болсон байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар интернет имлэг хамтран ажиллаж байна. За интернет юу төв имлэгийн дурангийн төв онцлогоо имчилгээ хяналтыг цогцоор хийж байгаа. За тэгээ юу юм бэ лээ? Бид хэд ч одоо сая нөгөө шинжилгээнд орсон шүү дээ тий. Тэгээ ерөөхдөө юу юм бэ лээ? Би одоо ингээд шинжилгээнд ерөөсөө орохгүй яваадсэн чинь айгүй буруу байсан байна гэдэг айгүй ойлголоо. Буруу амтэрч ирсэн байлээ. Ерөөсөө манайхаа одоо энэ интернет руу ер нь явсан дээр юм байлаа шүү. Тэгэхгүй бол сая чинь гинт нэг баахан M5 ууж муухаар болоо. Тэгээд одоо нөгөө нэг сарын цалин дээрээсээ баг нөгөө юу гэдэг шиг настай хүн гэдэг шиг манай ачиж одоо M дууслаа гэж юу тий. Тэгэхээр ер нь энэ багц шинжилгээнүүдэд манайхаа эртхэн хамрагч явах хэрэгтэй байлаа шүү. Тийм байлээ. Тэгээд ерөн зүгээр яг юм статистик байдгийн байна. Ялангуяа юун дээр баримтаар бол 10 хүний тутам одоо монголчуудын дунд 10 хүний 7 ямар нэг байдлаар хотоодны асуудалтай байдаг гин. Тэр дондор нь би явж байгаа шүү дээ. Би усаа. Тийм. Хоёлоо хандаж. Би ч одоо ингээд жоох үе хотоод өвдөн. Тэгээд кофего хориулна чинь. Гэтэ үлэн дээр кофе уугаад гэсэн ав. Тэгээд хотоодны авдрын 75%-ыг уг нь бол эрт үед нь бүрэн эмчлэх боломжтой. За хотоодны дуранг 40 наснаас хойш 2 жил тутамд нэг дурандуулж явах хэрэгтэй гэж үздэг юм байна. За бас 45 наснаас хойш 5 жил тутамдаа бүдүүн шулуун гэсний дурангийн шинжилгээнд бас орж явах зөв гэж үздэг. За тэгээд ходоод бүдүүн гэсний дуран хийх үед янз бүрийн халтур авах эрсдэл үүсдэг. За тэгвэл үүнээс айхарггүй бас уу одоо интернет имлэг олон улсын болон дотоодын стандартын дагуу ариутгал халдваргүйжүүлэлт те хийж нэг удаагийн багаж хэрэгцээлийг бол ашигладаг гэдгээр маш том давуу талтай юм байна.
За тэгээд мэдээж нэг цэг төвлөрсөн 5 тухтай аюулгүй орчинтой. За магадгүй та ингээд нөгөө нэг одоо юу гэдэг бүдүүн гидсний ч гэдэг юм уу хотоодны дуран ингээд дурандуулах гэж байгаа жоо айгаад идэг бол санаа зовлтгүй. Тайвшруулахтай ийм дуран сонгох боломжтой. Би тайвшраа одоо чи манай ажлынхан бас сая зүгээр унтуулга гэсэн чинь бол тайвшруулах юм биш үү? Тий. Тэгээд унтаас ирэхэд чи нэх гой унтна яж гэж чинь. Унтаас ирэхдээ нэх гой тайвал зэрэг. Тэгэхэд чинь таныг ингээ хангалттай дурандцсан байна. Тэ хав жоохон бөкс гарцсан л. Бүкс заргаа үнтэй. Ингээ басна. Ажлынхаа бөксийг угаад. За тэг эрүүл болж үлдэх бөксчүүд яамаа. За тэгэхээр хувь хүний онцлог тохирсон эрүүл мэндийн дэглэм зөв хоолтыг мэрэгжлийн зөвлөгөөс өвчтөг олон улсын болон дотоодын стандартын дагуу түрүүн хэлсэн те ариутгал халдваржуулдаг бол эднийх маш сайн идэг юм билээ. За тэгэхээр ийшээ очиод дэлгэрэнгүй мэдээллийг нь бас аваад нэг ер нь чи юу лээ жилдээ үлээ 6 сартаа нэг үлээ орох хэрэгтэй гэдэг үстэй те. Жилдээ нэг үстэй те. Зарим нь бол яг зарим юу ч юм бол хотод бол нэг жилдээ нэг ч юм уу 2 жилдээ нэг ч юм уу байхад зүгээр гэдэг. Тийм. Холбоо утасны дугаар 77 техник 11 11 77 техник 11 11 гэсэн дугаар л олбогдороо. Хаяг байршийн хувьд хан улдүрэг 19 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө интернет дэмлэг байрлаж байгаа юм байна. За сошиал хаяг нь болохоор интернет хоспитал Монголиа гэж хахаар мэдээлэл нь гарч ирнэ. За ингээ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар интернет дэмлэг хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. Нэр нь манай сонс нараа шагдрагч чинь Тайландд сурч ирсэн шүү дээ тий. 90-ад оны дундуур Тайландд сурч байхад кино театрт кино үзэхэд кино бүрийн өмнө хааны тухай журнал одоо сэтгүүл гардаг байлаа гэж энэ хааныга хаан хатан гэж Тайландд юусоо хэлэхгүй. Тий одоо юу гэдэг нөгөө яг англи хэллэгээр Your Majesty, Her Majesty гэж хатантай ярихдаа хажууд нь сүгдэд суугаад ярьд юм биш. Нэг хэмжээнд одоо ярьдаг юм биш. Нэр тийм тийм зураг байгаадсан тийм өчртэй юм тий. Хажууд нэгээ суудсан. Яж яах эвгүй суудсан. Тий хажууд дайлж. Нэг тийм жоохон фялганач юм шиг хаантаа. Тийм байлээ. За 10 дугаар Рама хаан болохоос 10 дугаар Рама хаан болохоос өмнө хунтайж байхдаа буюу 1977 онд өөрийн үеэл бас манай үеэлтэйгээ суучж байгаа маа 10 дугаар Рамж бас Момлуан сом савали кити кара ямар хэвсэн юм бэ ч та. За ийм хүнтэй Момлангтай ямар тач гэрэлсэн. За энэ болохоор өөрийнх нь үеэл байсан. Тэгээ энэ хүнтэй яагаад гэрэлсэн бэ гэхээр хатан ихэн санал болгосон маа. Өөрөө бас нөгөө аавтай чинь бит хоёроос анх үеэл байлаа гэсэн юм уу яасан. Тэгээд за ээжийнхэн юугаар. Тийм санал болгоод үеэлтэйгээ суудсан. За хунтааж түүнтэй бол ерөөсөө 3 жил л хамт амьдраад уйдчихж байгаа. За ингээд хунтааж жүжигчин нууц амрагтай болсон. За эхнэр нууц амрагийн явдлыг нь мэдээд хоёр тишээ болцгоосон. Ханхуу болохоор хэв нэг жүжигчин хүүхнийг гэртээ авчирсан. За гэвч үүнээс хойш 11 жилийн дараа л гэрэлтэд туслуулсан юм байлээ. За тэгээ анхны гэрлэлтээс ганц охинтой. За тэгээ ураг төрөлтөөгөө суус уучраас цус ойртоод тэр охин бол бие муутай байнгын өвдөж хаддаг хүүхэд байсан тийм. За тэгээ гэрэлтээ албан ёсоор туслуулсныхаа дараа нөгөө нууц амраг жүжигчин Юатита гэдэг ийм бүсгүйтэй гэрэлтээ батлуулсан юм байна. Тэгээ энэ хооронд Юатита түүнд 5 хүүхэд гаргаж өгсөн. Нууц амрагын харилцаатай багт тийм. Тэгээ суугаад дараа нь ихнэр болсон. Тэгээ 4 хүү 1 охин төрүүлсэн. За гэвч гэрэлтээ батлуулаад ерөөсө 2 жилч болоогүй хунтааж ихнэрээ араар нь тавьчихж байгаа. За уг нь энэ хоёр ч одоо бас нууц амрагын холбоотой байж байгаа. Дахиад нэг араар тавилж явчихж байгаа юм л да. За ингээд баригдсан тул ихнэр нь түүнээс өшөө аваад за чи намайг нууц амрагт тул нэг араар тавьчихж байгаа юм. За тэгвэл би 60 настай нисэх хүчний маршал Ананд Тугайтай Ананд Ротсамхан гэдэг хүнтэй сүүлэрсэн. За тэгээ хунтааж үүнийг нь мэдээд асар их уурсан. Өөрөө бол уг ихнэрээс араар нь тавьсан. Тэгтээ намайг чи уурсан бол аяга ууралж байгаа байхгүй. За ингээд Тайландын бүхий л томоохон сонингуудад энэ хатанд одоо уг нь ихнэр нь болсон байгаа шүү дээ. Юатита хатны араар тавьсан тухай мэдээг ингээд нүцгэн зургийг нь хамдаг. Хаан өөрөө нийтлүүлчихэж байгаа. Йоо за. За тэгээд нууц амраг болох энэ Ананд Ротсамхан гэдэг энэ маршал хүнийтэй цолыг нь аваад бүх төрийн одон медалийг нь хураачж байгаа албан тушаалаас нь чөлөөлөөд гудамж нь гаргацсан. За тэгээд хатныг бас хөөж уулаад хатнаас төрсэн 4 хөв хүнийг хааны ураг гэж тооцохгүй, ураг төрөл гэж тооцохгүй гэж зарлаад ургийн модноос хасцсан. Тэгээ ганц охиноо л хунтааж өөр дээр авч үлдсэн байдаг. Йоо. Хасал л хаа юм да тий. Тэрнээс бол ингээд би сүлэрч болно, чи сүлэрч болохгүй. Тий гэж байгаа юм байна тий. Аймар. За тэгээд тэр нөгөө нэг Юватхида Пол Брасерт гэдэг байгаа тэр одоо хааны тэр нөгөө нэг 60 настай хүнтэй сүлэрсэн гэдэг байгаа ихнэр одоо хатан Тайландд байвал ер нь сүулдэ бүр амь насанд нь аюултай болоод эхэлсэн. Одоо энэ орч үз тараад шүү хоорондоо. Тий. За ингээд бүр арга буюу гадаадд дөрвөж гарсан. Дөрвөж гарахтаа гадаадд хүртэл нуугдаж байгаа газараа нууж ингэж нуугдаж амьдарч исэн юм байна. Тэгээд яг ингэж амьдарч явахдаа яг өөрөө 4 хүүгээ гардаж өсгсөн. Тэгээд том хүүн
78 оных юм байна. Одоо бараг 40 гарч байгаа. 50 гарчиж байгаа. Тэгсэн 50 хүрж байгаа юм уу? Тэгсэн Анандын оронд одоо тэр нөгөө нэг энэ хүний одоо юу гэдгийг сүүлгэрчээсэн гэдэг юм уу? Явж ирсэн тэр нөгөө 60 настай хүн гэдэг байгаа шүү дээ. Тэр хүн чинь Ананд гэдэг нэртэй. За тэр Ананд гэдэг хүний хүчний хүн мундаг хүн шүү дээ. Нис хүчний амар зэвүүн. Одоо их нэртэйгээ сүүлгэрсэн тэр 60 настай нис хүчний том маршал, том цэргийн даргаыг шууд ажлаас нь авч хаяад ингээ гудамжинд хөөж гаргасныхаа дараа альбан тушаал дээр нь нохой томилсон байхгүй. Фу илүү. Фу гэдэг ийм пүүдл нохой томилсон баг. Фу гэдэг нохойнд зориулж бүр нис хүчний одоо маршалын дөрөмт хувцас оюулаад нохойндоо гутал өмсгөөд тэгээд улс орны хэмжээний амар том одоо арга хэмжээ зөвлөгөөн дээр нь бүр шууд ингээд манай нис хүчний маршал фу гэдэг нь нохой гэж тэрийгэ дагуулж гадаад бүр айлчлал хүртэл авч явдаг байсан. Тэгэхээр ингээд нэг юм одоо юу гэдэг тэр одоо их нэрийнхээ нууц замрыг л одоо аментал дормжилж байгаа шүү тий. Чи байжсэн баг надад нохой байсан дээ шүү дээ гэж хэлж байна. За үүнийг нь шүүмжилээд 300 гаруй хүн шүүмжилсэн юм байна ч тий арайчтэй тий нохой ингээд альбан тушаал дээр томилоодох тий. Тэгсэн нөгөө хүмүүс чинь 15 жил ял өгөөд торны сан суулгацсан. Тий ингээд хааныг шүүмжилсэн гэд. За ингээд хунтаажийг шүүмжилсэн гэд. За ингээд хунтааж дараа нь 2001 онд хааны ордонд ажилладаг байсан үйлчлэгч Срим Расми Сувати гэдэг ийм бүсгүүтэй дотносоод дахиад 4 жил амргийн харилцаатай явсан. За тэгээд ер нь бол яг ингээд олон нийтэд бол манай гэрээ үйлчлэгч гэж танилцуулаад яг үндсэндээ зүгээр хамт амьдарч ирсэн. Их төр нөхөр шиг амьдарч ирсэн. За ингээд 2005 онд хүүхэд нь төрөхөд 4 жилийн өмнө гэрлэлтэд батлуулсан байсан гэж аавд аялсан байна. Тийм чинь юу хүүхд төр гараад ир. Би тэр айл 4 жилийн өмнө гэрлэлтэд батлуулсан байсан. Яг үндэ бол гэрлэлтэд батлуулаагүй. Зүгээр л одоо юу гэмтэй хамт амьдардаг байсан. За ингээд гэрээ үйлчлэгчтэй суусныг нь аав нь мэдээд бүст боож өгөхгүй шахсан. Чи ингээ ямар ч угсаа гарвалгүй одоо ханхүү вэжэж угсаа гарвалгүй үнтэй суугаад тахта яад юм бэ гэд. За тэгээд ер нь бол аав нь бас ч гэж тэгтээ тэгээ нөгөө хөөгөө явуулчихдаггүй мэн. Аав нь сандраад наад хүн чи зүгээр л гэрээ үйлчлэгч одоо юу гэдэг угсаа гаргалгүй хүн байж та. Одоо юу яа. Сурвалжт язгууртан болгоё гэд хааны ордноос цол өгөөд ингээд нөгөө нэг одоо энэ хийддэг ч хүүхэн дэмтэй мэдээгүй. Одоо энэ чинь 3 дахь нь тий. Тий хамгийн ихнийх нь ээжийг нь танилцуулсан. 2 дахь нь нөгөө жүжигчин нууц замрыг болж агаад гадаад руу сөлөгдсөн. Тэгээ 3 дахь нь энэ гэрийнх нь. За ингээд хатан хаан аав нь гэрээ үйлчлэгч байсан бүсгүй хүүхэд нь гарангуут нь сандраад гялс сурвалжт язгууртан болгоод. За ингээд энэ хатнаас 2005 онд төрсөн одоо 20 настай Дипанкорн Расми Жоти гэдэг хүү хаан ширээг залгамжлах юм байна. Тэгээд 11-р Рама болно гинэ. Яг зөв. За гэвч энэ хүү хаан маань эхнэрээсээ уйцсан бас дахиад. Одоо би 3 дахьаас эхнэрээс нь үү? За 3 дахь эхнэрээсээ бас уйдсан шүү дээ. За ингээд одоо 3 дахь эхнэрийг одоо яаж хэрхэн өөрөөсөө холдуулах вэ? Би уйдчихэд шүү дээ. За тэгсэн чинь авилга альбан тушаалын хэрэгт эхнэрийг холбогдуулчихж байгаа. Тэгээ 2014 онд өөрөөр нь те сайн дураар нь өргөдөл бичүүлээд хунтаажийн гэрги ирээдүйн хатан хааны титэм угсаа залгамжлах ханхуугийн их байх эрхээс нь татгалзуулаад үсийг нь хусаа цөлөгт явуулсан. Йоо энэ ч тийм. За ингэхдээ бүсгүйн аав ээж ах дүүс төгсөн сурвалжид цол хэрэгмүүдээ бүгдийг нь хурааж аваад эцэг эхийг нь 3 жил ах дүүсийг нь бүгднгийн 5 жил шоронд орчиж байгаа. Йоо ч баг 1800-аад оны хаан ширээний юм үү амар. Баг хаа хажуугаар явал жоо сайт таях гэмргүү баг заа гэдэг шиг. Бүр тэрнээс ийсэн болох вэ тий. Тэ дараа нь юу ч болоо вэ тий. За ингээд бас болоогүй хатан байхаа болж ордноос явсныхан дараа хунтааж салсан хатныхаа бичлэгүүдийг дэлгэсэн байгаа. Хүчтэй. Яасан. Ир үнийхээ өвдөж тийм хайш. Жоо онцгойгоос тэ нүцгэн зургийг нь 2 дахь эхнэрийнхээ зургийг л хэвлэлээр нийлүүлсэн бол одоо ингээл бас л юм нүцгэн шалтан зургууд л бичлэг байсан тэр нь. За тэгээд тэрээр хөөхөө бүсгүйг байнга зодож дарамталж зовоодог байсан бичлэгээс нь бол харагдаж байгаа юм л да. За тэгээд тэр ч байтугай нөгөө түрүүний хилээдсэн нохоо байгаа штэ тий. За тэр нохооны төрсөн өдрөөр бүсгүйг нохоо идүрнээс хоол идүүлж юу бичлэг хүртэл байсан гэж байна. Тэр нь тэгээд юу яг байлаа ингээд ийм нүцгэн идүрлүүл ингээл тонгоогоол хатам тийм шүү дээ. За тэгээ аад иргэд энэ дөр бол маш бухимдаж зарим нь жагсаал бол хий гэсэн. Тэгээ нөгөө хэсэг нь болохоор бас за баг салсан ч болж дээ. Одоо хааны гарт амнасаа алдчихснаас ядаж амьд бие тэсрүүн явж ивэл зүгээр юм болоо даа гэж бодсон юм бэл. Ааха. Йоо. За 2016 онд энэ 9-р Рама хаан энэ өмнөх 9-р Рама хаанаас сураад тэр үед аль хэдийн 64 хүрсэн байсан ханхүү 10-р Рама хаан ширээр одоо хаан болсон. За хаан хатангуй байж болохгүй 2019 оны 5 сард 40 настай Судхида Тижай гэдэг ийм бүсгүйтэй гэрэлжээ. За ингээд энэ бүсгүй бол Тайландын агаарын цэргийн хүчинд
онгоцны үйлчлэгч хийдэг байсан юм байна. За хаан цэргийн онгоцоор нисэж явахдаа энэ хүнтэй танилцаад за ингээд хааны ордны хамгаалтын албанд шууд ажилд оруулаад тэгээд хувийн бие хамгаалагч болгоцсон онгоцны үйлчлэгчийг. За ингээд нэг хатантай элэг бүтэн боллоо гэсэн бас болоогүй. Гэрэлтэй бүртгүүлснээсээ хойш ердөө 2 сарын дараа дахиад нэг ихнэр танилцуулсан. Хоёр дахь ихнэр нь. За Сининат Ванга Жира Пакти гэдэг ийм бүсгүй танилцуулаад бас миний дараагийн ихнэр гэж танилцуулаад за ингээд тэр ихнэрийгээ шууд ихнэр болгонгууд генерал болгоцсон. Яг зөв. Тэг хатан гэж зарлаагүй. Тэг ихнэр гэж зарлаад цол хэрэгмийг шууд хааны эрхэмсэг ихнэр гэдэг утгатай ийм цол өгөөд тэгээд генерал болгоцсон. Ер нь бол баг татвар юм маягийн юм байна. За энэ бүсгүй болохоор 85 он төрсэн совилгчийн сургууль төгссөн Тайландын цэргийн эмнэлэгт совилгч хийдэг байсан юм байна. За ингээд 2012 онд цагдаагийн шүхрийн десантын тусгай салаанд орж ширэнгэн ойд тулаан хийх ийм тусгай албанд бэлтгэгдсэн. 2015 онд хурандаа цолтойгоор төгсөж хааны ордны хамгаалтын албанд шилжсэн байд юм байна энэ бүсгүй. За 2018 онд Германы нисгчийн курс төгсөөд онгоц жолоодох эрх аваад 2019 онд генерал цолтой хааны ихнэр болсон. За ингээд ихнэрээ болгож генерал цол өгсөн Сининат ордон дотор ёс зүйн алдаа гаргасан буюу өөрийгөө хатан шиг авч үзээд байсан. За. Зүгээр энэ ч бол эрхэмсэг ихнэр л байгаа шүү дээ. За тэгээд Судхита хатантай барьцсан Тайландын хааныг үл хүндэтгсэн цэргийн салбар зарим амбицтай шийдвэр гаргасан гэд 2019 оны 10 сарын 21-нд генерал цолыг нь хурааж аваад бүх хэрэг мэдлийг нь хасаад ордноос бас өвчөж байгаа. За тэгээд ордноос хөөгдсөн экс ихнэр ингээ Орос руу алгал цайцсан бүү мэд. Нэгэн цагт ихнэр байсан. За ер нь бол нөгөө хатантай мөчөөрсөн гэж зарласан боловч хүмүүс хатантай мөчөөрсөнд тэгмээргүй маа. Хаан л ер нь баг өөрөө хааны өдөөс нэг үг хэлээд хэрэлдсэн байх л гэж байна. За гэвч өрдөө 10 сарын дараа буюу 2020 оны 8 сарын 27-нд хааны Боинг 737 онгоц эмэгтэйчүүдийн 20 ангийн гадаа буусан. За тэгээ нэгэн зорчигчийг нууцаар авч суулгаад шууд Мюнхен ниссэн. За ингээд 2020 оны 8 сарын 29-нд хаан Сининатыг уучлаад түүний хааны эрхэмсэг эхнэр цолыг нь буцааж өгөөд одон медалуудыг ч их сэргүүл өгсөн. Тэгээ ордны болон цэргийн цол хэрэгмийг нь өмнө нь цуцлаагүй байсаа. Ер нь бол ингээ буцаагаад өгчлөө шүү гэдэг хинтэ палаг үг буцаа өгсөн. За ингээ хэвлэл мэдээлэлээр гарч тэд хамтдаа Европт амарж байгаа гэсэн мэдээлэлүүд бол гарсан байдаг. За тэгээ энэ үед 10 дугаар Рама хаан Мюнхенд 20 татвар юм дагуулад коронавирусын тусгаарлалтанд байгаа гэсэн мэдээлэл Германы хэвлэлээр бол нэлээд шууганд ирчихсэн. Тэгсэн юунда Тайландтай байхгүй амар том юм эдлэн газарт том супер цочид бодолд ингээ зүгээр наригчээл гэдэг. Уурлал ихнэргээ шоронд хийгээл уурн гарангууд буцаж очиж онгоцтой авал энэ хүн чинь өөрөө 38 нэстэгт хэрэгтэй байлээ. Гэхдээ түрүү жилийн мэдээж би явуулчихсан. 38 нэстэгт хэрэгтэй. Нэг жилд л одоо тэр нэстэг тэргийн бүх тос мосыг нь зарцуулахад 75.1 тэрбумыг зарцуулдаг гэсэн бэл. Яа. Айхтар юм үргэлгэн хаан гэсэн. За энэ хаан бол нэлээд л адал явдалтай сонин нөхөр байна. Тийм байна. За ингээд энэ түрүүл энэ нэвтрүүлэг маань өндөрлж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай хүмүүстэй хамгийн сайныг нь учирдагнсан би олонгийн нухшуулан интернет имлэг хамтран ажиллаа. Баярлалаа. Та үргэлжлүүлэн 15 цаг 10 минутаас элдв шүтээ шипи нэвтрүүлгээ хүлээн авсан сонсороо баярлалаа. За баярлалаа.